Монгол орны ойн салбарт зүрх сэтгэл ажил амьдралаа зориулан ойчин хэмээх нэр хүндийн эзэн болж ойг тарж ургуулах, нөхөн сэргээх, хамгаалах ажилд төвчээлэн яваа нэгэн гэр бүлийн төлөөллийг энэ удаагийн нэвтрүүлэгтээ онцолж байна. Энийг хэл өшөөч ямар авьяасуудын гаргамаар л болж байна. Тэр өөрснийхөө тарьцаар ингэж тариад нийтдээ 400 газар ойжуулт хийчихсэн. Ингээд л үйл ажиллагаануудад нь оролцож тужийнхаа нарсыг нөхөн сэргээж явлаа та. Ой мэрэгчлэр нэг хүүхэд маань явлаа. Дараа нь дахиад нэг нь ой экологчоор явлаа. Яг мод үржүүлэг хийхэд одоо яг аав маань ингээд тэр болохгүй юм тэр нэг ч ч юм уу зөвлөгөн тэнгуутаа миний тэр дүү бас шинжлэх ухаан талаасаа ингээд зөвлөн. Одоо тэгэхээр манай гэр бүлийнхэн одоо тэгэхээр яалтчгүй л одоо ойн салбар руу бүгдээрээ л одоо ороод ирж байна. Тий. Энэ салбар маань ч бас их түшигтэй, их сайхан салбар л та. Бүгдээрээ одоо ойн талын ажилчид болоод хүүхдүүд маань өвдөлдсөн тий ойчид болоод байж байна та. Онд байгаль орчны газарт байгаль хамгаалагчаар орж ажиллаад тэгээд 13 он хүртэл байгаль хамгаалагчаар ажиллаад 2003 оноос эхлээд тужийн насны тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагчаар ажиллаж одоо тэр үед ч одоо байгаль хамгаалах ажил бол хамгийн хүнд хэцүү ажил руу юу руу ч орж өгмээр аюул руу орж ялаа. Энэ тужийн насны чинь бүх одоо улсууд аймаг сум хот түрээгээр орчихсон мод огтлоод жинхэнэ одоо ойн сүйтгэсэн одоо тэ маш их одоо модны тийм бизнес үйл ажиллагаа явагдчихсан. Тухайн үед нийгмийн байдал чиг хүнд ядуу байсан. Ингээд одоо тужийнхаа нарс руу хавтгаатай орсон байсан үйл ажиллагааг таслан зогсоох зорилготойгоор анх орж ялаа. Тужийн нарсны хамгаалтын захиргаанд би байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчаар 2003 оны 1 сарын 1-ээс ахуулаад 15-6 жил ажилласан. Лафтайгаа зэрэгцээлтэй. Тэгэхэд бол 80 оны 6,000 талбай улсын тусгай хамгаалтанд авагдаад тэр үед чинь болохоор одоо дөнгөж яг нэг зах зээлийн эдийн засаг хямралтай үед манай Сэлэнгэ аймгийнхан чинь ер нь их одоо энэ тужийн наснаас л мод огтлж зүсч ирээсэл тэгжил амжиргаагаа залгуулдаг байсан тийм үе л дээ. Тэгэл тэр үеэс яг улсын тусгай хамгаалтанд авагдаад яг бид нарыг ажил хийхэд их хүндрэл бас их байсан л да. Тэр чи одоо нэг өдөр л ихэд хамгийн эхлээл одоо 100 гаруй машин журамлаад л хашаанд авчирч хийдэг байлаа. Тэгэл дараа нь хамгийн хэцүү сүүлрүүгээ нарийсаад нөгөө морин тэргээр явдаг болсон. Нөгөөдөл чинь. Тэгэхэд чинь 300 гаруй морин тэрэг явдаг байсан байгаа. Хураагдсан морин тэрэгнийхээ тоогоор ярьж байгаа юм. Тэгэхэд чинь 300-аад морин тэрэг гэдэг чинь ерөөсөө ойн зах руу ороод шөнө хаагуурч амаагүй явчин тужийн нарс гэдэг чинь нийтдээ ийм хавтгай газар учраас хаагуур нь л хаагуур нь хүн орно. Хамгааж байгаа бол 5-6 хүн байдаг. Тэгэхээр зэрэг ерөөсөө байнга л өдөр шөнөгүй ингээд сүлжиж явж ижил нөгөөдүүлийг олж хайж тэднэрийгээ илрүүлж тогсоох журмлах тийм л ажил хийдэг байлаа. Иргэд маань болохоор өөр амжиргаа байхгүй болохоор бид нарыг одоо яг тастаад нэг ерөөсөө өөдөөс нэг ийм хонч шиг нэг тийм сөргөөцөлдсөн тийм үед л ажиллаж байсан л да. Ер нь бол тий. 69-т тэгэл цөмөрөө явцгаан мотоциклтай явна. Тэгэл нөгөөх улсууд чинь бидэнтэй та хүрээдрүү гэж харьцахгүй шүү дээ. Модон дотор зүхтаан, хөөцөлдөн, модтойгоо шуугна. Тэгэл тэднэр чинь аваар осолд орчих гал бас хэцүү. Тэгэл тэдний чинь бас ивээр айдаахан барьж авах гэж ажил болно. 69 машинтайгаа мөргүүлээд гүүпэрт нь өлөгдөж чирэгдчихэл явж ялаа. Нөгөө дээрээс модоо унгаагаад бидний зам дээр чинь зүхтааж явахдаа моднуудаа унгаагаад ингээд дээрээс нь уяагаа таслаад л ингээд зохион байгуулалттай янз бүрийн арга хэмжээнүүд тааралдаг. Машинд нь ингээд суугаа явж хахад машинаа онхолдуулах, жалга руу өнгөрүүлэх тийм зорилгууд их гарна. Өрүүлтэй нь буцаал булаацалж нөгөөтгий чинь машиныг барьж авна унгаахгүй төлөө
Тийм ажлууд бол ер нь байнгын болж байдаг байл. Тийм төмөр гарсан ойг ашиглана гэсэн нэг тийм юугаас заалт байсан. Тэгээд тэрний дагуу нөгөө улсууд чинь төмөр гарсан орчноос эхэлж модоо авдаг байсан учраас сүүлдээ нөгөө төмөр гарсан талбай мод дуусаад ирэхдээ зэрэг хулгаагаар энэ тэнд төмөр тавих гэж оролддог тийм хувилбарууд гарч ирээд морьтой хүн гал тавиад зүхтаж явсан араас нь бид нар төмөрийг унтрааж ясан тохиолдолч байгаа. Одоо төр төлөөсөө ус очоод тэгээс ч өөр арга байна. Тийм үндсэн одоо ажлын маань үүрэг хариуцлага нь тэр байсан болохоор хэнийг ингэж болохгүй. Тэгээд тэр үед чинь бол ер нь бас жаахан захиргаалтын үе байсан. Нөлөө бас байдгийн. Эхний үед бол бид нар чинь их хүнд байдалд ордог. Модон дотор ороод нэг юм бариад авна. Айн тэндээс нэг том дарга утастна. Нөгөөдүүлийг наадуулга нэг зохицуулбал юу болчиход байгаа. Гал ингэх тийм хүнд нөхцлүүдийг одоо дөрвгүй бохшгил зүтгэж ажил зохицуулж ээж эцэст нь одоо тужинарсанд улгаагүй болгосон юм да. Тийм байглаа ингээс үүтгэн бидний буруу юм байна гэд бид нэгээд ард иргэдтэй ингээл юу хуулаг заавар сургалт сурчлагаа гэж байнга л явуулдаг байсан л да. Тийм тэг чин ард иргэд өөрснөө ойлгоод одоо нэг бол хүчимс хүнсний ногоогоо тариач юм уу, нэг бол аж ахуй малаа эрхлэх юм уу, одоо тий бизнес эрхлээд ерөөсөө өөр амжиргаагаа олоод өөр амжиргаагаа олоод ерөөсөө байгаль руугаа ер нь халтгаа болчихж байгаа. Хүмүүсийн сэтгхүү одоо ч гэсэн ер нь бүгд тийм болчихсон. Хамгийн эхлээд бол ер нь хулгайгаа зогсоох талаар л их тэмцэж бид нар ажиллаж байсан. Хажуугаар нь мод тарилтын ажил явагдаж эхэлсэн. Ингээд ойжуулалтын ажил хийгдэж явах үед бол бас чиг харьцангуй тэр үед нэлээд цөөрч тэгэл мөн хулгай хажуугаар нь явдаг л байлаа. Давхар л одоо бүгдийг хариуцаж тэр л ойжуулалтынхаа ажлыг чих энэ хулгайхаа дач тэмцэн бүх ажлуудаа л хийдэг байлаа. Одоо манай жоохон хүүхэд сургуульд ороогүй өвөө тэргээр машин явж гэн энэгээр машин явж гэн гэдэг тий тэгсэн чинь бүр Бямба дарга руу утсаар яриад нөгөө хүүхэд манай хүүхэд тэр нөгөө сургуульд ороогүй одоо тожин нарсны хамгаалтын дарга нь Бямба гэж байсан. Тэгээд тэр Бямба дарга руу шууд утсаар яриад тэнд машин явж гэн гэд ярьж ирсэн байгаа. Тэгээ хүүхдүүд маань ерөөсөө адилхан байгаль хамгаалагч болсон ерөөсөө хаана юу явж гэн гэр бүлийн хүн ч адилхан. Тэрэнд ч ерөөсөө бүгдээрээ л нэг сэтгэлтэй тийм одоо тэнд машин явж гэн тэргээр тийм машин явчлаа тэр юу байгаа бол гал ингээл бүгдээрээ хардсан сэрдсэн ийм л байдалтай байдаг байсан. 2003 оноос эхлээд нөхөн сэргээж эхэлсэн. 100-ны мэдээс нь уриалгаар анх удаа тужийн нарс руу одоо бүгдээрээ моторья гэд ингээд уриалга гараад ингээд эхэлжсэн. Тужийн нарс тарих талбайдаар байгаль хамгаалагчийн үүргийн хувьд болохоор зэрэг бүх талбайгаа хэмжиж нөгөөдүүлд чинь газар дээр нь талбайнуудыг хэмжиж хяналт тавина. Тэр үед чинь GPS центр байгаагүй нэг алхдаг метр бариад ингээд тойрч алхаал тэгэл бүх талбайнуудыг хэмждэг байлаа. Дөрөв огтсон мод гişүү мөчөр байсан. Тэн дээгүүр одоо хэмжиж алхаж явах гэж бол ер нь ой дотор хамгийн хүнд ажил байдаг байлаа. Ойжуулт их талбайнуудыг зааж өгөөл дараа нь тарьсанд нь хяналт тавина. Иймэрхүү ажлуудыг хийдэг байлаа. Хажуугаар нэг хулгайч нартайгаа хөөцөлдөн. Тийм мод тарих гэж байгаа улсууд л ерөөсөө тэр дундуур нь одоо нэг 4 метрийн зайтай трактор явахаар болгож бүх модыг цэвэрлж тэгж замаа чөлөөлөөд тэгжээж дараа нь модоо тарьдаг байлаа. Тэр бол маш тарихаасаа илүү хамгийн нүсэр ажил нь бол тэр юусэн. Хамгаалах газрынхаа ойролцоо байрлах газараа сонгож эхлэх ажил эхэлсэн. Тэгэл хамгийн эхлээд нэг майхан барьж буугаал тэгээд эхэлжсэн. Тэгээд хөрхи тужийн нарснаас Эрдэнэчимэг гээд манай байцаагч өхөн надад нөгөө байр байшингийн мод өхөөр болоод тужийн нарснаас тэгээд ямар ч байсан ихний байр барих модыг ачаад хөрх юм энд дэвтэрж болгоо. Тэгээд миний суурьшил энд эхэлжсэн. Тэгээд энд суурьшиж эхэлсэн яхад бол энд ч ерөөсөө нэг энэ орчин чинь зүгээр нэг юм ээлсэн цөл ээлсэрх газар энэ талтай сайхан булагтай баян булаг гэдэг юм газар байгаад тэгээд ингээд амьдарч байтал би эхний 1 жил болсны дараа энд чинь Увс аймгаас баахан малчид нүүж ирээл тэгэл энэ тужийн нарсны чи хаягаар ингээд байршиж эхэлсэн.
Тэгээд тэд нар ч нэг их хэмжээний малтай айлууд нүгэд ороод ирсэн. Нөгөө санаатаа санамсаргүй мал нь орчдөг. Тэгээд нөгөө тарьс идээд ингээд нөгөө тарьсан ойр үчин орчоод байгаа болоход энийг хамгаалах арга ухааныг сэтгэх шаардлагатай болоод ирсэн. Тэгээд би чинь нэг хэсэг орчинд тарьс идсэн газар дээр ой нөхөн төдвөр экологийн үнэлгээгээр үнэлээд нөгөө малчдуудаа ийм одоо төлбөр гаргах нэ гэдгийг ойлгуулад тэгээ одоо бид нар төлөхгүй л болохгүй нэ. Энийг одоо төмөрөө яаж төлөх вэ гэсэн тэд бид мөнгө байхгүй юугаараа төлөх вэ? Одоо бид нар баларсан байна одоо энэ ч одоо яах юм бэ? Эндээс бид нар одоо хайчих юм бэ гэд ингээд асуудал тавьсан. Тэгээ энэний гарцыг олохын тулд нөгөөдөлтөг ярьж байгаад нөхөрл байгуулад Баян Часарган гэдэг нөхөрлийг 2004 оны 12 сард өвөл байгуулж байлаа. Малчтайгаа тайлцуулах одоо өөрт байсан хүн амтнаас нэмэж аваад ингээд нөгөөдгтөр нөхөн тарилт хийгээд тэгээд цааш Баян Часарган нөхөрлөг байгуулсныхаа дараа энд 2 газар аваад чатарган тариад чатарганаа тарьж ургуулад ингээд эндээ суурьшаад эндээ мод үржүүлгийн талбайтай иймэрхүү байдалтай байгаа. Тэгээд нөгөө малчтынхаа амжиргааг бас дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрт хамрагдаад энэ дэлхийн байгаль орчны жижиг төслийн хөтөлбөрт ороод Норвегийн төсөлд ороод ийм 2 төслөөр малчтынхаа нийгмийн асуудлыг шийдэх ажлыг давхар хийж ингээд малчтайгаа өөртөө татаж энэ бүх тожийн нарсыг хамгаалах энэ орчноо хамгаалахад тэднийхээ оролцоог нэмэгдүүлж ажилласан юм да. Төслийн хөтөлбөрөөр их хятад ИЮЖ нэгэд элсэн цөлд мод тарьсан одоо баатарлаг эмэгтэйгийн туршлагыг судлахаар бид нар очиад тэнд 2-3 өдөр тэрний туршлагатай танилцаж тэрний ярьж байгаа тэрний тарьж байгаа бүх үйл амьдралыг үзсэн байгаа. Тэгээд тэр эмэгтэйгийн гол ярьж байсан ярианаас үг авахд элс бол байнгын чийг хадгалж ядг юм а гэдэг үгийг хэлж ирсэн. Тэр нь надад буугаад тэгээд одоо энэ орчинд маань адилхан элсэн юм чинь энэ элсэн дээр одоо нүүдлийн зогсоох зорилгоор энэ нарсыг анх удаа тарьсан. Тэгээ одоо энэ нарс маань тариад элсэн дээр бол нарс ургадаг юм а гэдгийг одоо баттайгаар харуулж байгаа баталгаа болж байгаа энэ нарснууд юм байгаа юм а. Зөвхөн нарс ургаад зогссонгүй энэ орчинд нь өвс ургамлын бүтцэн өөрчлөгдөөд янз бүрийн одоо гоё цэцэгтэй бүх төрлийн ургамлууд ургаад ингээд одоо хөрсний бүтцэн хүртэл өөрчлөгдөд ирж байна. Энд бол одоо ингээд борогцоонууд нэгээд том борогцоо ургацсан. Энэ бол стандартын хувьд бол маш сайн чанартай борогцоо ургацсан байна. Мөн энэ дээр шоу үрлээд үрээ засчихсан байна. Одоо ингээд эднэр маань үрээ хаяад цаашдаа энэ орчин хашаатай учраас өшөө таашаа одоо үржээд үрээ хаяад ой болох нөхцөлийн их үүсвэр нь бүрдсэн байна гэж бодож байна та. Тэгэл одоо эднэр бол энэс доош бол одоо ингээд үндсэндээ арчилгааны юу хийсэнтэй адилхан болцсон ийм л одоо яг зөв ургалтанд орцсон нарс бол энэ мөн болж байгаа байхгүй юу. Хэв шинжиндээ ороод байж байна та. Энд одоо тэгээд нэг Баян Часарган нөхөрлөгээд байгуулсан малчтынхаа нийгмийн асуудлыг бас дэмжихийн тулд энэ 2 газарт чатарган тарьж энэ чатарганыхаа одоо жимс югаар ийшин дэш нь борлуулж тэднийхээ амжиргааг дээшлүүлэх зорилготойгоор анх сэдэж одоо энэ чатарганыг ингэж тарьж ургуулж байлаа. Нэлээд том одоо 2 гаруй газар гэдэг чинь нэлээд их чатарган байгаа. 3000 чатарган таригдсан юм байгаа. Би нэг тэтгэврт гарснаас хойш хүн жилжүүлээд явсан. Тэгээ одоо тэрнээс хойш чатарганы маань арчилгаач бас яхаа хангалттай биш юм шиг байна. Тэгээд өөрхий яг өөрийнх нь зөнгөөр чатарганууд ургаад ингээд байж л байгаа юм байна. Байгаль хамгаалагч байсан үеэс эхлээл энд миний бүх амьдралын нэг 10 жилийн дөнгөрсөн. Энэ 10 жилийн хугацаанд энэ хоосон байсан газар дээр одоо энэ байгаа орчин бүрдээд тэтгэврт гарснаас хойш өөр газар шилжсэнтэй холбогдоод энэ орчин маань бол яг эндээ нэг юм байгаль болоод үлдээд байж байна да. Тэгэхдээ би модныхоо үржүүлгийн ажлыг бол алдаагүй өөр газар шилжүүлээд одоо тэгээ өөр хүүхдүүдээ удамшуулаад ингээ цааш нь үргэлжлүүлээд хийж байна. Яг одоо нэг тарьж ургуулах ажил руугаа та хэдийд одоо бараг ганц шаналт тарьж ургуулах ажил руугаа бол 2004-5 оноос эхлээл
хамгийн эхлээд 4 онд анхныхаа тарилтыг хийж ирсэн. Тэгэхээр зэрэг ч одоо Та тэгэхээр та тэр үедээ нөгөө байгаль хамгаалагч хийж байгаа мөртөө тэгээ давхар хажуугаар нь одоо тэгэл нэг 60 га аваад тарьж эхэлж ирсэн. Тэгээд одоо ойжуулалтын ажил руу бол одоо нөгөө нөхөрл байгуулад нөхөрлийнхээ гишүүд үр хүүхдүүд хааны жилтэйгээ ингээм хамтраад тарьж явсараад одоо тэгээд нэг нийтдээ 400 га газар ойжуулалт хийчихсэн. Одоо ховын хөрөнгөөр хэзээ ямар ч байсан нөгөө өөрснөө үр үрсэлгээ бүх юмаа бэлдээд тэгээ энд чинь ямар хөлс цайлан гэж авахгүй ш. Тэ нөгөө малчд юунуудаа болохоор зэрэг бас өөрснөөс урамшил гаргаж өгнө. Тэдэнд чинь тэгэхгүй бол бид нар ч бас зүгээр ажил хийхгүй. Тэ тэгэл өөрснийхөө одоо болцоогоор нөгөө тарьж суулгац зарим юугаа борлуулдаг тэрнийхээ орлогоор тэ нэг жимс энтрийнхээ орлогоор олсон ашгаасаа нөгөөдүүлгээ урамшуулж тэгээд эднэрийг удирдах ил явлаа та. 400 га газрын маань хамгийн сүүлд хийгдсэн 40 га газар нь энд таригдсан хамгийн ойрхон байгаа орчин энэ байна. Энэ тожийн нарсанд хийгдсэн. Тэгээ бусд нь бол тожийн нарсны дээр мухар төхөм гэдэг газар хийгдсэн байгаа. Цаашгаа Алтан булгийн нутагт хийгдсэн байгаа. Ингээд малчтынхаа бүлгийн гишүүдтэйгээ энэ бүгдийг тарьж анхаадаа байршуулж тарьсан байдлаараа байгаа нь энэ. Яг энэ хэсэгтээ болохоор зэрэг нэг ойн цоорхой хэсэг. Ойн цоорхой дээр чинь мод нэг сайн ургадгүй гэдэг яриа байдаг. Тэгээд ойн цоорхойд бол ер нь юм тариад хэрэггүй гэсэн нэг тийм ойлголт улсуудад байдаг байсан. Тэгээ ямар ч байсан ойн цоорхой дээр тариад үзүүл яадаг юм гээд нэг хэсэг гадар зориудаар ингэж тарьсан. Тэгээ энэ тарьсан ой маань бол одоо энэ ойн цоорхой дээр ургацсан байгаа байдал нь энэ байж байна. Ямар ч газар мод тарьсан ургаж болдгийг л одоо биеэрээ үзүүлж байгаа миний ажлын гол үзүүлэлт нь энэ байна та. Тэнд бол би элсэн дээр тарьсан мод үзүүлсэн. Одоо энд ойд ингэж ойн дунд ойн цоорхой дээр тарьж ургуулж байгаагаа үзүүлж байгаа. Энэ бол тэгээд ой байхгүй газар шинэ газар ойжуулж болох юм а гэдэг санааг л энд агуулсан ийм зорилготой тарилт байгаа. Тэгээ машин зам мод чөлөө зөөдөг байсан замнууд бүгд эдгэрээд хулгай мулгай байхгүй болоод одоо тужийн нарс маань сайхан болж байгааг их өсвөр нь энэ дээр харагдаж байна. Хамгаалтын захиргаа байгууллагатад маш сайн ажиллаад одоо тужийн нарс нөхөн сэргээлт ойжуулалт хийгээд нэг зөрчил хууль хяналт шалгалтыг маш сайн явуулж зөрчлийг таслан зогсоогоод одоо тужийн нарс маань бол маш сайхан ой болсон. Одоо бараг 60-70% нь устж үгүй болсон ой байсан шүү дээ. Тэгэхэд чинь одоо 100% ойжуулчихсан. Одоо ойжуулах газар талбай байхгүй сайхан ийм бүтэн хуучин хэвэндээ орчихсон тийм тужийн нарсны ой болцсон байгаа л да. Тий. Энэ үний чинь олон хүний гараар бүтсэн ой шүү дээ. Тийм учраас энийг нэг цөөхөн хэдхэн хүн хийцсэн юм шиг ойлгож болохгүй юм байгаа. Яагаад гэвэл одоо заримдаа энэ солонгосууд ирээд тарьсан юм шиг хүн ярина. Тийм солонгосууд төрхий хөрөнгө оруулалт хийсэн үнэн. Тэрнийг манай л одоо ойчд бүгдийг тарьж ургуулж ингэж л тужийн нарсыг бий болгосон. Санхүүжилтийг бол хувь хүнч хийсэн, улс оронч хийсэн, гадны байгуулагч хийсэн ийм л учиртай юм байгаа. Тужийн нарсны цохон болтой газар тэгээд бас намайг ажиллаж байгаа хугацаанд улсын төсвөр болон солонгосын хөрөнгө оруулалтаар ингээл тужийн нарсаа нөхөн сэргээх үйл ажиллагаанууд явагддаг л да. Тэр болгонд л бид нэр байнга оролцоод хамтраад ажиллаад явдаг байсан. Одоо ойн чиглэлээр ажилладаг ойн мэрэгжлийн байгууллагууд мөн ойд сонирхолтой ойг дэмжсэн одоо удирдлага янз бүрийн улсууд оролцож ажил тужийн нарсыг хамтын хүчээр бий болгосон юм а гэдгийг л одоо энд нь хариуцаж ажиллаж байсан хүний хувьд би гэрчилж хэлэх байна да. Тужийн нарсныг одоо хамгаалаад дотор нь тариад ингээд одоо сайхан ургуулад ийм болцсон үедээ ингээд эргэж хараад ингээд сууж яхад бол надад үнэхээр багталтай сайхан байна. Энэ үйлсэд бол үр хүүхэд, хааны жил, хамаг найз нөхөд бүхэд л оролцсон байгаа. Энэ бүх ажлын ард гарахад бол хань минь болоод үр хүүхдүүдийнхээ хамт ингээд одоо сайхан явж аж энэ амжилтанд хүрлээ гэж бодож байна. Энийг ямар амжилт гэж бодож байна гэхээр энэ модоо ингээд ургаад дэлгэрээд ийм сайхан болоод ирсэн орчноо харж байгаагаа энийгээ би амжилтаа гэж өөртөө дүгнэлт өгч бодож суух юм.
одоо эцэг эхээсээ өвлөөд ирчихсэн. Эцэг их маань ингээд үржүүлээд ирсэн болохоор хажууд нь дагаж хамжиж тусалж арчилдсаар хагаад үндсэндээ ер нь гарт орчиж байгаа. Энэ ер нь энэ мэрэгчтэй ээж авах мэрэгчлийг сонгоё гэж бодсон л да. Тэгэл 98 онд юу Шаамрын мэрэгчл сургуульд үйлдвэрлэлийн төвийн нөгөө фермерийн анги төгсөж ирсэн. Тийм фермерийн анги төгсөөд дараа нь Өдөө аж ахуйн сургуулийн экологи байгаль хамгааллаар төгсөж тийм тэгэл үргэлжлүүлээд аавынхаа залдамж халгааг одоо авах гэхүүдээ тэгэл байгаль хамгаалагч болсон байцаагчаар бас ажиллаад тэгэл үргэлжлүүлээд аав маань одоо пенсидтэй суусан байгаа. Тэгэл үргэлжлүүлэл энэ ажлын өвлөд ямар ч байсан таслахгүй үргэлжлүүлэндээ дотроо бодчихдаг юм байна л да. Тэгэл үргэлжлүүлээд одоо энэ талбай дээр мод үржүүлэхийн чиглэлээр одоо нэг яг дагнаад одоо агрофорест гэх компани байгуулад энэ чинь нэг 10 жилийн үр үзэж байна. 7-8 га талбайд мод үржүүлэхийн үйл ажиллагаа явуулж байна. Жимсний болон навчит мод, шилмөст мод, гоёлын мод гэсэн 44 төрлийн мод таригдж байгаа. Юу хавар намрын одоо шилжүүлэн тарилт ойжуулалт борлуулалтанд манай хавартаа 1 сая орчим, намартаа 1 сая орчим мод ер нь энэ талбайгаас гарах боломжтой ер нь гарч байгаа. Тий. Ээж хоёр маань Сашаанда маш их мод тарина. За тэр үед манайх нөгөө тоггүй газар Алтан булгийн урталт Баян булаг гэдэг газар тоггүй газар мод үржүүлгийг одоо элсэн хөрстэй газар одоо хийж үзээд маш их одоо хөдөлмөр шаардж ирсэн. Одоо тоггүй газар юм хийх нь одоо айгүй хэцүү юм байна гэдэг юм бодол анх төрж ирсэн. 10 жилдээ төгсөөд конкурс өгөөд одоо би өөрөө их багтаа спортоор хичээлдэг юм барилдах сонирхолтой хүүхэд байсан. За тэгээд манай ангийн 2 хүүхэд одоо цэргийн сургуульд явъя гэдэг нэг намаа ингээд хоёрд миний зүүн гартал зогсчоод болохоор намайг байгаль орчны чиглэлээр сурганаа чамаа гэн. Миний баруун гартал зогсчоод тэгээд яалтчгүй одоо аавынхаа одоо заасан сургуулаар заасан одоо мэрэгчлэр одоо сурч төгссөн. Ааваас минь уламжлаад ах минь одоо өвлөөд тийм ээ. Одоо ахынхаа дараа одоо би одоо энэ ойн салбартаа одоо мэрэгжил эзэмшихээр одоо суралцаж сургууль төгсөөд одоо шинжлэх ухааны байгууллагт орж ажилласан байгаа. Улаанбаатар хотын ногоон бүсийн одоо хортон шавжид идэгдэж доройтсон ог нөхөн сэргээх одоо ийм туршилт судалгааны ажил хийж байгаа. За тэгээд энэ таригдсан моддыг болохоор үр байхаас нь аваад одоо үрийг лабораторид одоо зэргийн тодорхойлоод мод үржүүлгийн газараа 2 жил тарьж ургуулад тэгээ бортгонд шилжүүлж ургуулж боожуулсныхаа дараа одоо ойжуулт нь шилжүүлж тариад одоо ийм мод болсон. Ийм үр дүн харагдаж байна. Геологийн өрөөлөнгийн захирал Цогтбаатар захирал одоо миний эрдмийн ажлыг удирддаг. Манай удирдагчаар ажилладаг. Одоо бидний ирсэн талбай маань болохоор 2011 оноос хойш ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгсэн. Энэ тухайн орчинд маань болохоор энэ шинсөө байжгаад үүнийг нь болохоор хортон шавжид идэгдээд 2001 онд одоо нийлэнхүйдээ хатаж одоо өөрийн байгалийн хаясаар сэргэн урах боломжгүй болсон юм байгаа. За энийг бол зориудаар ойжуулах сайжгүй шаардлага тулгарсан бөгөөд одоо энэ босоо хатсан модон донд одоо ямар технологи арга агротехникийг одоо ашиглаж тарих вэ гэдгийг одоо туршилт судалгаануудыг одоо хийж гүйцэтгсэн. За энэ таригдсан 4 га талбайд таригдсан бүх модод маань одоо бүгд одоо судалгааны зорилтоор таригдсан байна. За энд орчинд маань одоо босоо хатсан моднуудыг бүр авалгүйгээр одоо яг байгалаар нь одоо ойжуулалтын ажлыг хийсэн байна. За ойгоо цэвэрлээд босоо хатсан модоо аваад ингээд тарих нь ямар ач холбогдолтой юм. Авахгүйгээр тарих нь одоо ойжуулалтын ажилд хэр сайнаар нөлөөлөх юм гэдэг одоо судалгааг бас харьцуулсан байдлаар энэ талбай дээр одоо судалгааг хийж ажилласан байгаа. За энэ босоо хатсан мод маань одоо нарны гэрлийг одоо сүйдэрлэж хөрсөндөх одоо чигийн агуулмжийг нэмэгдүүлэх одоо тэр шинээр ойжуулалтаар таригдсан моддын амьдралт өсөлтөнд одоо эргээр нөлөөлөх юм хандлагууд ажиглагдсан болохоор одоо энэ босоо хатсан модыг тодорхой эрчмийг нь одоо байлгах хэрэгтэй гэдэг энэ шинжлэх ухааны үндслийг гаргахаар одоо зорио ажиллаж байгаа.
За бидний одоо ирээд байгаа энэ талбай маань болохоор бас нэг туршилт судалгааны нэг хувилбар байгаа. За энэ нь болохоор хортон чавжид идэгдээд босоо хатсан моднуудыг одоо нэлэнхүйд ногтлоод одоо нэгч мод байхгүй юм. Нэлэнхийдээ одоо хээрцсэн юм талбай байсан. За энийг бол ойжуулахад бас асар их хүнд байсан. За нэгдүгээрт одоо малын бэлчээрэлт, малын нөлөөлөл маш их байсан. За хоёрдугаарт одоо бид нэр 2018 онд одоо ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд одоо хөрс хит хээрцсэн хувь хуурай ийм нөхцөлд одоо модыг тарих технологиг туршсан байгаа. За 2018 онд бид нар тарьсан одоо моднууд 5 жилийн өмнө 2 настай моднууд таригдаад одоогоор 7 настай шинс мод маань 2 м гаруй өндөртөө болсон байгаа. 2 жилийн өмнө ингээд хашиж орхиод тэнд нь одоо ургамлын нөмөргийг ургамлын одоо зүйлийн бүрдэл биомассыг нэмэгдүүлэх замаар одоо хөрсний чигийн агуулмжийг нэмэгдүүлсэн. За хөрсний чигийн агуулмжийг нэмэгдүүлсний дараагаар одоо бортохтой тарьцыг одоо ойжуултанд шилжүүлж тариад одоо амжилттай ургуулсан байна. За эдгээр энэ моднууд маань одоо хээрцсэн одоо дороцоо нөхөн сэргээх ажилд зориулагдаж таригдсан бөгөөд одоо нэг шанаг ус чигээгүй одоо ургуулсан ийм амжилттай судалгааны үр дүнгууд гарсан. Тэр бум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд оюу толгой компани богд уулын түргэний голын их бугын амны 70 га газрыг ойжуулах ажлыг эхлээд байгаа юм. Бугын амны хус шинс бүхий гацуурн ойн 2002 онд гарсан төмрийн улмаас нэлэнхүйдээ шатсан байна. Энэ хугацаанаас хойш шатсан ой байгалийн аясаар нөхөн сэрэхгүйгээр 20 гаруй жилийг өнгөрч хээрцсэн тул зориудаар ойжуулах шаардлагатай болжээ. Энэ ажлыг Нэвтрүүлгийн Баатар давдан дэмбэрлэгэн хүүхдүүд тэдний Агропорст компани гүйцэтгэж байгаа юм. За төмрийн улмаас одоо энд байсан гацуурн ой маань одоо бүгд нэлэнхийдээ шатаад одоо энэ унанг ийм босоо хатсан модны нөөц ийм их материалууд одоо талбай дээр бол хөл гიშгэх зайгүй одоо маш ихээр байсан. За энэ ойжуулт хийх талбайгаа цэвэрлэхдээ бол бид нэр бүгдийг нь бол юунд түлшинд болон хэрэглээнд одоо гаргаж чагаагүй. Энэ нь болохоор хуулиараа хориотой байдаг. Тийм учраас бид нар одоо талбайд нь ингэж хэсэгчилж овоолоод ойжуултын талбайгаа цэвэрлж гаргаж авсан байна. Энэхүү одоо овоолсон унанг одоо ялзарсан өмхөрсөн одоо энэ модны нөөц маань одоо байгальдаа ингээд задраад одоо буцаад хөрс одоо тарьсан модонд нь үржишин болох зорилготой ингээд эндээ ингээд байнгын байж ах юм аа. За нэг гол онцлог нь болохоор экологийн олон талын ач холбогдолтой учраас босоо модыг одоо нэгийг ч унгаалгүйгээр бид нар ойжуултыг хийж байгаагаараа бас давуу тал юм болов уу гэж бодож байна. За энэ ойжуултын ажил дээр одоо услгааны асуудлыг шийдсэн учраас уламжлалт аргаар буюу услгаагүй бид нар дороцоог ойжуулах ажлаас одоо ялгаатай зүйл нь юм аа. Агропорст компани ойжуулалтаар таригдах 175 мянган ширхэг тарьцуулгацыг Сэлэнг аймгийн Шаамар суман дахь мод үржүүлгийн газраасаа ханган ажиллах юм байна. Энэ жилийн тухайд доройтсон 20 га талбайд шинэс нарс гацуурын нийт 50 мянган ширхэг тарьцаар ойжуултыг хийгээд байгаа бол 2024 онд доройтсон 30 га талбайд 75 мянган ширхэг тарьцаар 2025 онд доройтсон 20 га талбайг 50 мянган ширхэг тарьцаар тус ойжуулах юм байна. За ойжуултын ажлыг хийж дуусгасныхаа дараа 3 жилийн хугацаанд арчилж, хамгаалж, усалж одоо ургуулах ийм үүрэг хүлээгээд манай компани ажиллаж байна. Одоо шинэ сайхан байгальтай энийг өтгий хэл өшөөч ямар авьяасыг гаргамаар л болж байна. Яг хийцэн бүтээсэн хойно ингээ хараа сууж явах бол үнэхээр сайхан л юм тий. Анх зовж исэн төсөөлөөгүй үе бодоод харьцуулах юм бол ямар гоё. Хөөх ямар сайхан ургаа вэ. Энэ ямар хүн тарьсан болоо гэд намайг тарьсныг мэдэхгүй ч гэсэн тэр хүн ингээд зөв энерги гоё энерги одоо тэр хүнээс ингээ гарч ирдэг учраас тэр одоо сайн сайхан энергийг би одоо өөртөө шингээж явд юм болов уу гэж одоо баяртай явдаг. Тэгээд гол нь энэ ажлыг өвлүүлж өгсөн аав ээжтэй л маш их баярлалаа гэж хэлье да. Энэ мэрэгчлэр эзэмшүүлээд энэ чиглэлээр он салбарын хүн болоход одоо үнэтэй хөв нэмэр оруулсан одоо аав ээжтэй л одоо талархаж явдаг та. Тэгээ одоо энэ хүүхдүүдийнхээ хийж байгааг хараад сэтгэл дүүрэн байна да би бол. Ханьмч баярлж одоо тэнгэрээс харжлага авах. Багаас нь дасгаж дагуулж явсараад энэ ажил руугаа оролцуулсан нь бол хүүхдүүдийнхээ ирээдүйн хувьд яг давхар шийдсэн юм аа л гэж өөрийгөө дүгнж бодож суун да.
Байгаль их дэлхий ой модны салбарт аав хүү гурвын хийж бүтээсэн бүхнээр бахархая хүмүүсээ. Хийж байгаа ирээдүйд бүтээх ногоон ажил үйлс бүхэн өтгөн ойл угаа өргөн дэлгэр байж хүмүүн бидний амьдралд ач тусаа өсөөр байгээ.